За энэ төслийг одоо ингээд нэг 6-7 сарын хугацаанд удирдах явж байгаа хүний хувьд бас саналаа хэлэх гэсэн. За мэдээж хэрэг бол түрүүний төмөр төмөө хилдэг төлөөлөгчийн саналууд, за босод манай бас байр төлөөлөгч хэлж байгаа саналууд, за ер нь бол одоо ингээд цаашдаа хэлэх төлөөлөгчдийн саналуудыг бол за маш сайн ойлгож тусгаж, за одоогийн байдлаар бол цаашдаа яаж энэ төслийг амжилттай хэрэгжүүлж амьдруулах уу тийм ээ, энэ тал дээр бол анхаарнаа гэдгээс илэрхийлж байна. За тэгээд төслийн эдийн засгийн хүрээнд бас маш олон санхүүгийн хүрээнд ч гэсэн маш олон одоо хариултууд байна. Гэхдээ одоо бид нар төслөө хэрхэн санхүүжүүлэх вэ? Яаж энэ төслийг амьдруулах вэ гэдэг маш том чухал үе дээр явж байгаа. Тэзүүгээ дүнгиж батлуулаад одоо энэ тэзүүдэр гарсан чухал тоо баримт бүх зүйлийг бод за юу гэдэг нь иргэдийн төлөөлөгчдийнхаа төлөөлөгч нарт илгээхэд бүрэн боломжтой, нийтэд танилцуулах бүрэн боломжтой. Гэхдээ төр хувийн хвшлийн түншлэр хэрэгжүүлэх үү? Засгийн газрын за баталгаагаар явах уу? За үгүй бол одоо энэ улс нийслэлийн төсвөр 100% санхүүжүүлээд явах уу гэдгээс шалтгаалаад бүх тооцоолол болон одоо та бүхэн танилцуулах зүйлсүүд бол өөрчлөгдөж эхэлнэ л дээ. Гэхдээ ерхэд бол мэдээж хэрэг орлого зарлага болон бус одоо холбогдох суурь судалгаанууд бол бүгд хийгдсэн байгаа. За тэгээд цагийн одоо асуултнууд дээр дутуу хариулагдсан тохиолдлууд байгаа бол хот төлөвлөлт судалгааны институт буюу энэ төслийн тэзүүг хийсэн байгууллага бол төлөөлөгч нар руугаа одоо мэдээлэл бол бүрэн илгээх хэрэгтэй. За бид нэр мэдээллийг бол ил болгож та бүхэн танилцуулж ингэж явснараа зөв ойлголцолд хүрэх. За цаашдаа энэ төслийг бас амжилттай хэрэгжүүлэх энэ нөхцөлийг бол бүрдүүлэх бахаа гэж бол бодож байна. За тэгээд нэг ойлголт бас бидний зөрүүнд ойлголтын зөрүү байгаад байна. Тэрний юу вэ гэхээр трамвай гэхээр нэг тийм одоо юу гэдгийг дээр үеиглэг ухарсан эсвэл одоо энэ орчин үеийн твшилтэд технологид тийм ээ таарсан ийм зүйл оруулж ирж чадах уу гэдэг асуултыг бас ганцхан төлөөлөгчд гэлтгүй иргэдийн бас ойлголтод байгаа. Гэхдээ 100 жилийн өмнө маш олон жилийн өмнө энэ Европын улс орнууд, Азийн ихэнх орнууд энэ нийтийн тээврийн эрхлийг нэвтрүүлээд явцсан байхад өнөөдөр Улаанбаатар хот яагаад болохгүй байгаа юм бэ гэдгийг бас бид нэр өөртөөс асуух хэрэгтэй. Метрогоос 10 дахин тэрнээс илүү дахин бага өртгөөр энэ төсөл чинь хэрэгжих бүрэн боломжтой. Дээрээс нь бидний хамгийн их төгжирдэг хоёр чиглэлд явуулахараас төлөвлөсөн. Тэгэхээр энийг амжилттай болгож явуулах нь бид бүхний энд нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгч нар сууж байгаагийн бас нэг үүрэг байх болов уу гэж миний хувьд бол хараад байна. Яа тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотын өмнө тулгамдж байгаа хоёр том асуудал байна штэ. Маш том. Нэг нь агаарын бохирдол, нөгөөх нь авто замын төвжирэл. За мэдээж хэрэг дэд бүтцийн асуудал, за хүний өвчний асуудлууд, нийгмийн бусад асуудлууд гэдээ байгаа. Бид нар тэрийг бүгдээрээ мэдж байгаа. Тэрийг бид нэр хэлцээд эндээ ярилцдаг. Гэтэ өнөөдөр ингэж том төсөл хариуцаад хэрэгжүүлэх гэж явах гэж байгаа хүний хувьд бол та бүхний тусламж, дэмжлэг, дээрэс нь зөв ойлголцол. За энд одоо 9 дүүргийн 45 төлөөлөгч сууж байгаа. Тэгэхээр та бүхэн дүүрэг орон нутгийнхаа төлөөл болоод энд сууж байгаа учраас энэ төслийг бас амжилттай хэрэгжүүлж өгөхөд тусалцаа үзүүлээсэй гэж бол төслийн удирдлагын хувьд бол хүсэж байгаа. Тэгээ зөв ойлголцолтой байх хэрэгтэй гэдгийг бас би одоо өөртөө цаашдаа ажлыг одоо өргөжлүүлэхдээ удирдлага болгон явъя. Тэгээд мэдээлэлээр бас дахин сайн хангаж өгье. За тэгээд анхны удаагийн танилцуулга энэ бол зөвхөн нийслэлд хэрэгжүүлэх гэж байгаа их багтаамжийн нийтийн тээврийн эрсдэл буюу энэ төслийг хэрэгжүүлэх танилцуулга байна. Дараагийн удаа та бүхний одоо төрийн хувьслын тэмцлэр хэрэгжүүлэх эсвэл одоо цаашаа яаж энэ санхүүгийн мэдээллөөр явах уу гэдэг дахиад хурлаар орж ирнэ. Тэр үед санхүүгийн шинжилгээ, эдийн засгийн шинжилгээ болон бүх зүйлүүд бол нарийн төлөвлөгдсөн. За тоо баримттайгаа уйлдсан ийм байх ёстой гэдгийг бол та бүхэнд бол хэлье. Тэгээд энэ дээр бас илүү сайн танилцуулга тухайн үед бас танилцуулнаа гэж бол илэрхийлж байна. Тэгээд түрүүний өртгөө нөхөх дээр бол эдийн засгийн хувьд бол 6 жил, санхүүгийн хувьд бол 28 жил гэдэг тооцоол бол ерөнхийдөө бол гарсан байгаа. Тэгээд асуултын хувьд бол бас буруу хариулсан бол хүлцэл өчөө. За тэгээд та бүхэндээ за энэ хүү төслийг амьдрал болгож хэрэгжүүлэх энэ хаан уулын иргэд Сүхбаатар Чингэлтэй энэ Улаанбаатар хотод байгаа 1.7 сая иргэдийн амьдралын чанарыг дэвшлүүлэхэд бас чухал нөлөө үзүүлэхэд тусалцах ийм төслийн танилцуулгыг сонсож за үнэтэй санал хүсэлтэд зөвлөмжөө бас илэрхийлж хэлж байгаад маш их баярлалаа.